За тэр дайвар бүтээгдэхүүнүүдээ бол шууд ашиглаад явах бол чухал ач холбогдолтой хугацаа алдаж болохгүй. Тэгэхээр энийгээ бас эртнээсийн төрөв хувийн хвшлийн хамтын ажиллагаанчнуудаа хэрэгжүүлэхээр өнөө нээлттэй ил тод зарлаад явах хэрэгтэй. Тэгэхгүй бол одоо ингээ овоолгууд үүсээд тэгээд хувийн хвшил орж ирэн саналуу тавиад явж байгаа гэдэг энэ ил тод биш явж байгаад нэг бол ашиглагдахгүй ингээ овоолгууд үүсдэг. Эсвэл одоо нэг хувийн сонирхлоор хүмүүс ороод нөгөө мэдээлэлд ойрхон эрх мэдэлтэй хүмүүс нь ашиглаад явдаг ийм байдал үүснэ. Энийгээ бол тийм байдлаар ил тод нээлттэй тодорхой болгоод явуулаасаа гэж хүсэж байна. Нэгт хоёрт тэр офтек гэрээгээр төлбөр төлсөн нүүрснийхээ 1 тонны үнийг тодорхойлоотой чи ямар үнээр өгсөн бэ? Зах зээлийн үн яг ямар байсан? Тэгээд офтек гэрээгээр хэдээр тооцож өгсөн бэ гэдгийг бас хэлчихмээр. Фитнес томтлогын компани борлуулалт маркетингийн газрын дарга цэрэн дундаг архив гишүүний асуултанд хариулъя. Өнөөдрийн байдлаар энэ офтек гэрээний үнийг бол тухайн үед 22 онд тогтоосон суур үнээс олон улсын хятадын зах зээл дээрх индексүүдээр тохируулга хийж одоо үнийг тогтоодог байгаа. 2024 оны 4-р улирлын үнэ нь $7455 Америк доллар байна.